За hi guys, энэ удаагийн бичлэгээр Хятадын Жүнчин хотод байрлах 5 шөнийн клубын бол танилцуулахад бол бэлэн болсон байна. За ингээд бичлэгийг орохын өмнө лайк болон subscribe нарцгаарай. За ингээд бичлэгийг орцгоё. За хамгийн ихний сонгож авсан газар маань болохоор Boom Shake гэдэг нэртэй газар байна. За Boom Shake гэж нэрнээсээ бол шууд тодорхой та бүхэнд ямар хуу одоо стилтэй газар вэ гэдэг нь мэдэгдэж байгаа. Тухайн газрын хамгийн гой зүйл нь бол гэрэлтүүлэг нь үнэхээр тасархаа. За үүн дээр нэг маш хүчтэй биедтэй бол хөгжимтэй байдаг. За гэрэлтүүлэг гоё байна гэдэг чинь та зураг болон бичлэг хийхэд нэлээд тийм тааламжтай газар гэж ойлгож болно. За тэгээд дээрээс нь тухайн газар л бол 20-30 насны залуус бол их хвчлэн болоо очдог. Уур амьсгалын хувьд бол яалтчгүй яг dance party маягийн уур амьсгалтай найзуудтайгаа очиж бүжиглэх, хөгжим мэдрэх яг тохиромжтой бол газар байгаа. Ямар хөгжим явдаг юм бэ гэхмэл их хвчлэн нөгөө нэг бүжиглэх зориулттай газар учраас high energy яг юм клаб музик явна, электроник биттэй хөгжмөнүүд явна. За үүнээс гадна commercial яг одоо бүжиглэх зориулсан аянууд бол их хвчлэн явдаг. За тиймээс тухайн газар маань болохоор одоо яг chill байх хүмүүст бол ерөөсөө зориулагдаагүй яг өсөрч тоогцож бүжиглэх дуртай хүмүүст бол нэлийн юм хөдөлгөөнтэй vibeтай хүмүүст бол илүү тохиромжтой газар бол гэж хэлж болно. За үнийн хувьд бол энгийн хэрэглээ бол ойролцоогоор одоо нэг хүн бол 200 вон орчим бол байж болно. За гэхдээ одоо амралтын өдрүүдээр эсвэл ивент зарлагдсан өдрээр ч юм уу эсвэл ширээ захиал явууч юм уу энэ үнэ бол хамаагүй дэш бол өсчдөг байдаг. За миний бодлоор бол Boom Shake гэдэг энэ газар маань болохоор яг visual одоо эффекттэй одоо зураг авахад юм гой гарах. За тэр гэрлийн шоу түүнээс гадна яг залуухан хүмүүс цугларддаг учраас одоо нэлийн одоо юм ирч хүчтэй клуб гэж бол хэлж болно. За тайзны хувьд бол нэлийн том тайзтай. За тэгээд бас тухайн газар бол ер нь бол нэлийн жоохон танзаг мэдрэмж өгөхөөр залуу хүмүүс очдог мөртлөө одоо нэлийн тийм танзаг мэдрэмж өгөхөөр газар байдаг. Hey guys, хэрвээ та энэ жилдээ багтаа заавал аялнаа гэж хэлүүлсэн байгаа бол энэ бичлэгийг дуустал заавал үзээрэй. Аялал гэдэг зөвхөн онгоцон суусны дараа эхэлдэг зүйл биш. Үнэн дээр аялал хамгийн түрүүнд зөв төлөвлөгөө гаргаснаас эхэлдэг. Та хаашаа явах, хэд хоног аялах, ямар газруудаар орох, нислэг, буудал, хоол унд, тээвэр гэд нийт хэдэн төгрөгийн зардал гаргахаа урьдчилсан мэдснээр аялал эхэлдэг. Бид танд аяллаа төлөвлөгөө болон ойролцоогоор гарах төсвийг тооцож өгөх боломжтой. Ингэснээр та тухайн аялалтад шаардлагатай мөнгийг хэдийн хугацаанд цуглуулах, аяллаа төлөвлөгөө хамтрагчтай танилцуулах, ингэснээр жил болгон хойшлуулдаг таны аяллыг бодиттой болох боломжтой болно гэсэн үг. Хэрвээ тань зөвлөгөө хэрэгтэй бол дээрх дугаар руу холбогдорой. За ингээд бичлэглүүгээ эргээд орцгоё. За дараагийн сонгож авсан газар маань болохоор SDNA Live Club гэдэг нэртэй бол газар байна. За энэ клуб нь бол энгийн night club гэсэн илүүтэй одоо илүү одоо дуундаа илүү фокусын vibeтай газар. Одоо дуунууд илүү дууралт сайтай, гэрэлтүүлэгт сайтай. За тайзны зохион байгуулалт дээр бол нэлийн одоо бус газруудтай харьцуулбал нэлийн фокусд ажилласан нь бол мэдэгдэг. За тухайн газар руу хөвчлэн бол 20-35 насны залуус бол явдаг. Хөгжимд нэлийн дуртай хүмүүс юм очих юм бол зүгээрээ гэсэн бүжиглэхээс гадна ерөнхийдөө хөгжим сонсох ер нь нэг тийм одоо хөгжим дуртай хүмүүс ер нь нэлийн зориулсан газар. За тэгээд DJ-ийн хувьд бол ер нь дандаа одоо яг амьд яг перформанс бол үзүүлдэг. За хэрвээ та зөвхөн одоо бүжиглэхээс гадна яг хөгжим тэр саунд систем тэгээд юм илүү юм DJ-нэрийн нөгөө перформанс үзүүлэхийг одоо илүү таашаад өгөн бол ийшээ очиход бол нэлээд тийм тохиромжтой гэсэн үг. За хөгжмийн үед бол EDM болон за тэгээд мэдээж одоо яг DJ гарч ирээд хөгжмөө тоглуулна. За тэгээд илүү одоо орчин үеийн шиг хандлагатай клуб. За EDM явж гинэ гэдэг нь ер нь гэхдээ хэр баргийн хүн очиход бол дуунуудын таниад ийм дууж, тийм дууж гэдэг юм нийтлэг дуунууд явуулдаг учраас бас хүн болгонд ер нь нэлээд тийм нээлттэй газар гэж бол хэлж болно. За өнөөгийн хувьд бол ян зүрх байдаг. За тэгээд дундаж одоо клубуудаас бол хамаагүй дээшээ байждаг. Тэгэхээр ер нь дээшээ явж байгаа хэрвээ та өмнөх өдрийн шоуцсан байлаа гэж бодоход ийшээ маргааш нь зориуд явж байгаа бол ер нь жоохон илүү мөнгө одоо төлнө шүү гэдэг юм одоо итгэл үнэмшилтэй явах хэрэгтэй гэж үг. За бусад газраас давуу тал нь бол дуун дээр илүү нэг фокуслсан гэдээ хэлсэн. За нэлээд сайн гэрэлтүүлэх сайтай. За тэгээ хамгийн одоо гол юм бол мейнстрим хамгийн их хүнтэй клуб байж байгаа бол ялчгүй энэ бол нэлээд том клуб учраас нэлээд юм олуулаа. Тэгээ супер дууралттай team club гэж ойлгож болно гэсэн. За дараагийн 3 дахь газар нь бол Space Club гэдэг нэртэй газар байна. За энэ нь бол Жүнчиний одоо хамгийн алдартай EDM vibeтай клубүүдийн нэг
гэж ойлгож байна. Тэгэхээр ийшээ бол маш олон хүмүүс очдог. Ялангуяа та ч гэсэн очсон ч гэсэн ерөөсөө удахгүй таны мэддэг дуунуудыг явж л таараа. Тийм учраас хэрвээ алийг сонгож чадхаа мэдэхгүй байх юм шууд энэ Space Club руу очих хэрэгтэй гэсэн. За энэ газар бол электроник хөгжим, за тэгээд нэлээд том DJ set, за тэгээ маш хүчтэй одоо бастай хөгжим, тэгээд өндөр одоо энержитэй хүмүүс бол цуглардаг маш одоо ийм өсөрт дэвгцсэн юм олонний танил дуунууд явдаг учраас бүгдээрээ зэрэг дуулдаг, орилдог тийм газар гэж хэлж болно. Ийшээ ялгааг бас 20-35 наснаас очдог. За тэгээ EDM сонсдог хүмүүс одоо олон хүмүүс цугларахад дуртай хүмүүс байх юм бол ийшээ л ирээд зорих хэрэгтэй. За хэрвээ та бүжиглэх дуртай ч юм уу одоо юм яг дүв гэсэн тийм бас дуун дуртай бол Space бол таны одоо хэрэглээ бол одоо тултал нь хангаж өгнө. За хөгжмийн хувьд бол таны эслэнчлэн голдуу EDM болон электроник хөгжмөдөд явна. За тайз очны хувьд бол Space бол dance бүжиглэх дээр нэг одоо тайз нь бол нэлээд том, тэгээ тааз нь дээшгээ нэлээд өндөр. За тийм учраас ер нь бол ямар нэгэн ингээ багтахгүй шихэлдэг ч юм уу юм агааргүй дэх одоо тийм нөхцөл байдал ерөөсөө үүсэхгүйгээр тэр тасралтгүй шөнийн турш бүжиглэх боломжтой газар гэж бол хэлж болно. За өнөөний үед бол энгийн уух ам нь ойролцоогоор нэг 60-аас 200 yen орчим болдог. За мэдээж тэгээд VIP өөрөө суудал ч юм уу одоо ширээ мэрэ зэхэд хэлэх юм бол юм чинь бол хамаагүй өндөр үнэтэй бол болоож явчихнаа. Үүнээс гаднаас нөгөө амралтын өдрөө тухайн өдөр нь ивент зарласнаас шалтгаалаад бас өнөр нь бол янз бүр болж хэлбэлцдэг. За хоёр дахь газраар бол Playhouse гэдэг нэртэй бол газар байна. За энэ бол Чүнчийн хотын хамгийн одоо cinematic хамгийн том клубүүдийнх нь бас нэг. За доторх орчин бол тайз гэрэл өндөр тайз болон олон үнний багтаамжтай зэрэгээр бол маш одоо юм аялагчтай анхаарал төрсөн газар байдаг. За энэ хөвчлэн бас 20-35 насны одоо залуус болон орчдөг. За яг парти итгэж байгаа хүмүүс бол ийшээ очих хэрэгтэй. За найзуудаараа холуулаа явж байгаа бол бас ийшээ очих хэрэгтэй. За тэгээд тухайн газар маань том таазтай илүү том бүжгийн талбайтай учраас мэдээж тансаг юм гоё клубын бол мэдрэмжийг бол танд өгөх нь бол зайлшгүй үнэн. За түүнээс гадна хөгжмийн үед бас нөгөө EDM хөгжим явждаг. Тийм учраас хүн болгон очоод ерөөсөө мэдгүй чадахгүй гэсэн юм байхгүй. Яг танил дуунууд өгч байгаа учраас бие бол савлал эхэлдэг газар гэж ойлгож байна. За энэ газрууд өнөөдрийн танилцуулж байгаа бусад газруудтай одоо харьцуулахад бол хамгийн давуу тал нь бол ерөөсөө хамгийн том одоо тайзтай тийм газраа гэж бол ойлгож байна. За өнөөний үед бол энгийнээр ороод одоо уух юм авахд бол дундчаас дээш үнэтэй байдаг. Тийм учраас нэг илүү жоох юм тансаг гэдэг мэдрэмж төрнө гэсэн. Тэгэхээр нөгөө саяны 60-аас 200 yen гэдгээс одоо дээшээгээ тий одоо 150-аас 350 yen ч юм ингээд дээшгээ илүү үнэтэй болж эхэлнэ гэсэн. За миний бодлоор бол Playhouse бол одоо Чүнчиний хамгийн одоо хөөх гэмээр одоо клубуудын нэг гэж бол одоо онцлон ороод та ерөөсөө таны төсөөллөөс бол давна гэдэгт бол би бол итгэлтэй байна гэсэн. Ер нь ороод хөөх гэдэг шууд юм мэдрэмж өгөх тийм клуб. За өнөөдрийн жигсаалтаар нэгээр орж ирж байгаа Esme Night Club гэдэг нэртэй газар бол байна. За энэ газар бол Чүнчиний одоо яг шөнийн амьдралыг мэдрэх боломжтой хамгийн их яригддаг клуб байгаа. За байршлын хувьд бол энэ маань болохоор Guangzhou жилийн орчимд байдаг учраас шөнийн одоо амьдралын хамгийн идэвхтэй бүс дотор байдаг. За би энэ яг хятадаар хэлэхдээ буруу хэлж магадгүй. Гэхдээ яг энэ саяны хэлсэн хоёр бүс маань болохоор хоорондоо нийлцэн. Тэгээд энэ дотор бол ерөнхийдөө одоо саяны гараад ирсэн клубууд, за энэс гадна одоо маш олон клубууд мэдээж энэ дотор бол байгаа. Түүнээс гадна зүгээр суугаад уух ч юм уу юм гудамж юм байнгын хүмүүс явсан юм одоо орчин. За тийм учраас ер нь бол та ерөөсөө ийшээ очиж замдаа л ерөөсөө аль эзэний одоо парти жам шиг тий шоу жам шиг мэдрэмж бол аваад эхэлнэ гэсэн. За энэ клубын хамгийн хүчтэй тал нь бол ерөөсөө перформанс. За тэгээд тэр гэрэл тайз уур амьсгал гэдэг эдгээрээр ерөөсөө бүгднийг тэргүүлдэг. За энгийн клуб гэхээс илүү юм одоо юу гэдэг юм давхар устаа юм шоу үзэж байгаа юм шиг мэдрэмж бол аавна. За энэ хөвчлэн 20-30 насны залуус очдог. Илүү одоо залуучууд ирж байгаа бол анхаарч байгаа. За тэгээд найзуудтай хөгжим сонсох эсвэл бүжиглэх гэж хүмүүс очдог. За түүнээс гадна яг юм DJ-н ингээд дуу явуулж байхад ингээд хаанаас ч бас баахан юм одоо эмгтээчүүд эсвэл юм эрэгтэйчүүд гарч ирээд одоо нүцгэндүү одоо биеийнх нь ер нь 80% нь бол ил харна. За тэгээд шууд бүжиглэл эхэлдэг. За тэгээд зарим бүр ивенттэй үеэрээ хөөс мөөс цацаал ус мус цацаал бүр тэр бүр ер нь л та
балаг нь авдаг тийм газар бол байгаад байна. За тэгээд тухайн газар маань бол үнийн үед бол тухайн өдрийн ивент юм уу эсвэл та ширээ захиалснаас шалтгаалаад өөрчлөгдөж болно. Гэхдээ ер нь бусад газруудтай харьцуулахад энэ нөгөө маш олон хүмүүс очдог байнгын дүүрэн байдаг учраас ерөөсөө нэг амар үнэтэй байх гад байдаг юм шиг санагддаг. Ер нь юмнууд нь харьцангуй боломжийн үнэтэй. За тэгтээ мэдээж сая хэлсэнчлэн тэр ивент одоо өдөр ч юм уу эсвэл хамлалтын өдөр очвол үүн нь бол яалтчгүй дээшгээ жоохон явцдаг. За тэгээд ер нь эдгээр газруудаас энэ газар л хэрвээ та нэг газрын онцлог юм бол ерөөсөө энэ Esme Night Club буюу одоо энэ хамгийн сүүлд онцлсан газар бол онцлон энэ газарлууд ер нь очих юм бол бүх зүйлийг нэг доороос авах боломжтой. Нөгөө all in one гэдэг чинь яг энэ газар байдаг. За ингээд өнөөдрийн бичлэг маань бол дуусж байна. Лайк болон subscribe-ыг дарцгаарай. Bye guys.